Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Деталийн зурагт хэмжээ тавих хичээлийн хичээл номер 1 эхэлж байна. За, хичээлийн хэрэглэтгүүнүүдэд бэлдээрэй хүүхдүүдээ. Гортог, шулуун болон өнцгтэй шугам, дэвтэр, үүзэг, харандаа, сурах хүчгээ бэлдээрэй хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн маань зорилго деталийн зураг хэмжээ тавих аргуудыг сурах. За, зорилт маань деталаас хэмжээ авах, деталийн зурагт хэмжээ тавих аргачлалыг жишээн дээр тайлбарлах. Деталийн зурагт хэмжээ зөв тавьж сурнаа. Хэмжээ тавих гэж юу вэ? Хэмжээ тавих гэдэг нь деталийн бүх хэмжээг зураг дээр тэмдэглэх, үйлдвэрлэх шаардлагатай мэдээлэл өгөх. Хэмжээ тавихад анхаарах зүйлс. Нэгт бүрэн байх. За, бүрэн байх гэдэг нь тухайн деталийг хийх гэж шаардлагатай бүх урт, өргөн, өндөр зэрэг хэмжээнүүдийг орхитуулахгүй. Бүгдийг оруулсан байхыг хэлнэ. Хоёрт давхардахгүй байх. Нэг ижил хэмжээг зураг дээр өөрөөр газар давхардуулж тавихгүй. Зөвхөн нэг удаа зөв байрлал тэмдэглэхийг хэлнэ. Гуравт нэг хэмжээг олон давтаж тавихгүй. За, хэмжээ тавих үндсэн шаардлага. Нэгт оврын хэмжээ. Оврын хэмжээ гэдэг нь тухайн деталийн урт, өргөн, өндөр зузааны хэмжээг хэлнэ. За, хүүхдүүдэд дараах багш нь тавьж үзүүлэн анхааралтай ажиглаарай. Эхлээд хязгаарын шугамуудыг татаад, дараа нь хэмжээний шугамыг татаад хэмжээг тавинаа. За, энэхүү тавьж байгаа хэмжээ нь урт, өргөн, өндөр зузааны хэмжээ байх нэ. За, хоёрт деталийн элементийн хэлбэрийн хэмжээ. Дараах байдлаар тавинаа. За, гуравт элементүүдийн байршлын заах хэмжээг мөн адил дараах байдлаар тавинаа. За, дараагийн видео хичээлүүдээс хэмжээний бааз болон хэмжээ тавих аргуудыг үзээрэй хүүхдүүдээ.